Бид хурдан азарганы унаг, сүйтэй үнэний тугал, сайн хүний үр гэх мэтээр ярьдаг болохоос биш, хулгайчийн хүү, заллигчийн охин, алуурчны үр сад гэж тэр болгон ярьж бичдэггүй. Гэвч удам дамжсан хулгайчийн хүүхэд гэж байдгийг доорх хэрэг явдлаас харж болно. Доноын ядамж ов хэмээх энэ нэрийн удам сударт малын хулгайч нар олон байжээ. Тэрбээр ихээс тавуулаа бөгөөд ах トゥ нар нь бүгд л их бах хэмжээгээр хулгай хийж, зүүн хараа, майнт гэх мэт чанга дэглэмтэй шоронгуудад ял эдэлж байсан юм санаж. Хамгийн инээдтэй нь үүнийгээ ихтэй сургууль төгссөн мэт ярьж хавийн амтны гайх шиг бартаг байжээ. Тэдний удам муутайг мэдэх нутаг усныхнаа нь охид хүүхнүүдээ хол байлгахыг хичээнэ. Тиймээс ядамж автлав нутгаас нь эхнэр олдохгүй байсаар нас нь 30 шахсан байна. Харин 30 хүрэх гэж явахдаа малын хулгайн хэрэгээр шоронд орж жил 6 сар болсон биш. Нэг хүүхэнтэй танилцсан ханилж суухаар тохиролцож нутагтаа дагуулan очжээ. Түүний эхнэр болсон должин цэцэг яг ижилхэн хулгайч нэгэн байв. Тэр урд өмнө нь хулгайн хэрэгээр 2 шудаа луусангийн хаалга татаа дамжсан чанга гар байсан аж. Тэнэж төөрч явсны эцэс нэгнээ олсон эрэм 2 хулгайч тоонот хэрц толгой холбож тостой тоогонд хушуу холбон гад холомтой бадраасан биш. Тэр нутагт хулгай тасархаа байжээ. Должин цэцэг аяг тавг гэх мэт ойр зургийн эд зүйсээ цуглуулахдаа нэгч төрөг зарлагдсангүй. Тэрбээр нэг айлаас 2 халбаг, өөр нэг айлаас 1 тавг, хажуу айлаас нь 2 аяг, 2 сэрээ хормойж гарсаар байтал нэг л мэтгэд томоохон сервис бүрдчихсэн байх нь тэр. Үүний дараа гурилын голууз хутга заазуур нуун авсаар аягийн шүүгээгээ дүүргчихсэн байна. Хөдөөгийн айлууд юмаа угаагаад гэртээ оруулдаггүй ч должин цэцэгт сайхан боломж олгожээ. Тэрбээр нойтон орны бүтээлэг хүнжлийн давуу гэх мэт жижиг сажиг зүйлд эсэж явхад нөхөр нь гараа хүмхэж суулгүй чөдөр тушаа уурганы хувь хонноосоо хоцорсон ишиг хураг гэрлүүгээ ойртуулах маягаар амьдрал ахуйгаа чимхээр өөдөн татсаар нэг л мэтгэд нэг жил өнгөрч тов хийсэн айл болчихсон байж. Ам бүлийн тооч нэмэгдэж үрийн зулай үнэрлсэн байна. Хүн нэмэгдэхэд хүнс нэмэгдэнэ гэж үзсэн гэрийн эзэн ядамжав ишиг хураг хөөхөө байж бяруу шүтлэн гэрлүүгээ ойртуулж эхэлсэн биш азаартаж шүүх сэргийлэх болоод арай л шоронд явчихалгүй салсан байна. Ухаантай хүмүүс бол энэ явдлаас сургамж авч хашрах байсан байх. Ингээд удам дамжсан хулгайч нар болох ядамжав должин цэцэг хоёр энэ явдлыг тоосонгүй. Тиймээс хүү монхойдын дөнгөж ой хүрэх гэж байхад эцэг нь томоохон хулгайн хэрэгт 5 жилийн ял аваад алга болжээ. Ажил төрөлгүй, дээр нь амар аргаар амьдраад сурчсан должин цэцэг нөхрийгөө шоронд орсноос хойш үнэндээ төвчж чадсангүй. Амьдрах арга алга хэмээн тунхаглаад хүүгээ нөхрийнхөө холын хамаатан чадраа бал гэдэг өвгөнд орхиод хот руу алга болжээ. Хар нялхаараа хаягдаж хоцорсон хүүг чадраа бал өвгөн огтхон чад үзэж тээр шаасангүй өөрийн ач нараас ч илүү хайрлаж өсгсөн байна. Эцэг их хоёрын сураг бараг л сонсогдохгүй бөгөөд ядамжав хүнээр та наад хүүхдээ бүр ав гэж хэлүүлээд үгсэн амт нь мэддэхгүй тагжиг болсон бол должин цэцгийн тухайд хулгай хийгээд шоронд орсон нэг ялтантай суусан гэх мэтийн олиггүй сураг л хаяа дуулдаг байжээ. Гэтэл 6 жилийн дараачаас байдал биштгэн тэр. Хулгайч удамтай хүү монхойдоогоос өөрөмөн цайвар үе илрэх болсныг өвгөн анзаараад сэрт хийжээ. Тэрбээр идэж уух юмаа хармаалж гараад нууцаар идэх юм уу айлын түлээ хулгайлаад ирэх зэрэгээр итгээд авир үзүүлдэг болжээ. Чадраа бол өвгөн болон түүний хүүхдүүд битгий ингэх гэж хичнээн хоригловч хулгай хийх төрөлхийн араншинтай монхойдоо огт засарсангүй. Харин ч бүр их хулгай хийх болж сургуульд орсон цагаасаа эхлэн хил ам дадлаад амар заяа үзүүлэхэ болжээ. Багш нь өдөр болгон янз бүрийн хулгайсан гэж гэрт нь гомдол мэдүүлэн ирэх болсон учраас аргаа барсан өвгөн хичээлдэн цуг явж хажууд нь цагдаа аятай манан суудаг болсон байна. Гэвч монхойдоо хичээл номондоо шимтгэхийн оронд босод хүүхдийн үзэг бал дэвтэр номыг шимтэн харах нь улам ихсээр л байж. Чадраа бал өвгөнийг нэг харах хооронд тэрбээр бусдын юмыг дэсчих учраа өвгөн хань хамсаатан босон тохиолдолч хэд гарсан байна. Монхойдоо 4 сар шахам сургуульд яваад цагаан толгойн үсгээ бүрэн цээжлээгүй харин баахан юм хулгайлж хүн амтны нүүр харах эцэсгүй болгосон учраас чадраа бал өвгөн түүний сургуулиас нь гаргажээ. Ном сурах ямар ч найдраггүй тэрбээр гадуур тоглох болохондоо хил ам хэрэг төвөгт орооцолтон гэртээ буцаж ирнэ. Түүнээс болж өвгөн айл амтантай хэрэлдэж муудалцсаар нэлээд хэдэн жилийг артаа хийсэн байна. Дүрсгүй гэхэд тийм биш. Харин ч бүр номоо царайсан монхойдогийн урт гарны балгаар өвгөн өр ширэнд орж амьдрал ахуйнч доройтож эхэлжээ. Өглөөд үг авахгүй дэсгэлгүй хулгай хийчихдэг түүнийг яхаа мэдхэ болсон өвгөн сүүлдээ сумынхаа хэсгийн төлөөлөгчтэй хувилдан хулгай хийх тоолонд нь баримтлуулдаг болсон аж. Гэтэл нөгөөх нь хаширсан ч юм байхгүй баахан юм хулгайлаад л энд тэндээс оллоо гэж худлаа хэлэн ирж өвгөнийг улам их бухимдуулсаар л байж. Гэтэл монхойдоо 14 нас хүрсэн өдрөө дэлгүүр ухчихсан тэр. Насанд хүрээгүй учраас шоронд явсангүй. Ингэхдээ түүний учруулсан хохирлыг өвгөн бүгдийг нь түлж ганц тавгнаас өөр юмгүй хоцорчээ.
Хөөрхийн өвгөн Монхойдыг хулгай хийх донгоосон салгахын тулд гэрээсээ гаргахгүй хүлж гавлаж үдсэн боловч энэ явдлыг нутгийнх нь буруу шаан улмаар үр хүүхэдгүй нэгэн гэр бүл Монхойдыг ихэд өрөвдөн халаглаж харгас өвгөнд дарлагдахын эрхэнд элдв хэрэгт орооцолсон байна гэсээр үрчилж аваад хот руу явжээ. Ингивч төрөлхийн хулгайч Монхойдыг хотод ирээд хүмүүжих нь байтугай харин ч бүр том дэлбээ хийгээд 1 жилийн хорих ял аван хүүхдийн хорих руу ажигдсан юм санаж. Манер тэнд бүхий л муу муухайд суралцаж улам хашир тооцоотой хулгайч болж суллагдсан байна. Тэрбээр 1999 онд нарны титмийн ломбард болон нэлээд хэдэн түүц бусадтай бүлгэлэн ухсан хэрэгээр яллагджээ. Түүний шоронд орохоос өмнө хөөрхий чадраабал өвгөн уйллайгаа дууцаар хотод ирж хуулийнхантай уулзан Монхойдгийн буруу биш эцэг ихэн л буруутай. Тэд хулгайч байсны харгайгаар хүү минь хулгайн ген тээж төрсөн юм. Энэ талаас нь харж үзээд ялыг нь хөнгөлж өгөөч химээ нулимс тослуулан майжгнаж явсан аж. Монхойд шоронд орохоос өмнө нэг охиныг жирэмсэн болгож орхисон нь өдгөө бас л хулгайч болцоход 5 шар хавцаа эд мандаж байгаа юм санаж. Муу амтан үржимтгий байдаг гихчээр хулгайчийн үр удам хулгайч болдог нь ийхүү боддоор нотлогдсон байгаа юм.